дараагийн одоо улс болох Лаос улсын баг тамирчид холбоод орж ирж байна. За Лаос улсын хувьд гэх юм бол одоо нийслэн Вентиан гэж боддог Таиланд, Камбож, Вьетнам улсуудтай хил залгадаг дэлхийн бас ядуу буурай орнуудын тоонд мэдээж бол зүүн ёсоор ордог. За төдийлөн бол одоо газар тариалангаас өөр Лаос улсын хувьд гэх юм бол одоо тийм магтаад цаашаагаад авах зүйл бол үнэхээр байхгүй. За ингээд ямар ч одоо энэ хүү зүүн Азийн наадамд бол Азийн наадамд бол ямар ч баг тамирчтай эдгээсэн байна. За дараагийн улс Деван улсын баг тамирчид талбайд орж ирлээ. За Деван улсын хувьд гэх юм бол одоо улс төрийн сонин тогтолцоотой одоо яг гэх юм бол 3 шашин гуруула байдаг. Исламын шашин буюу Далайн шашны сүннит шийд замун Христосын шашин байдаг. Тийм учраас одоо ерөнхийлөгч нь заавал Христосын шашинтай. Ерөнхий сайд нь Далайн шашны сүннит урсгалын хүн байх ёстой. Харин засгийн газрын парламентын дарга заавал Далайн шашны одоо шийдийн засаглалтай хүн заавал байх ёстой гэсэн тийм дүрэн бод үндсэн хуулинд нь орсон их одоо дэлхийн их сонин тогтолцоотой улс төрийн тогтолцоотой улсуудын нэг бол Деван улсаа. За мөн спортын төдийлөн тийм өндөр хөгжилтэй бол биш. За ингээд дараагийн улс болох одоо Азийн бар улсуудын 4 барын нэг Малайз улс орж ирлээ. За Америк нэгдсэн улсын одоо талбайтай хальтарууд андуурмаар нар одоо од хоёрыг бэлэгдсэн. За нар од хоёр юугаар яагаад бэлэгдсэн бэ гэх юм бол одоо Далайн шашны одоо сар хоёр яагаад бэлэгдсэн байдаг болохоор яагаад гэх юм бол одоо Далайн шашны бэлэгдэл болох сар од хоёрыг бэлэгдсэн байдаг. За мөн ногоон өнгө Далайн шашны бас нэг урсгал байдаг. Тийм учраас одоо Далайн шашинтай улсууд ихэнх нь ногоон өнгөтэй нэг бол ийм нар сар од хоёртой байд юм аа. За ингээд ямар ч сан Малайз улсын баг тамирчид орж ирлээ. За ингээд дараагийн төлөөлөгч улс одоо ямар хуу улс орж ирэх нь орж харьяа. За одоо ийм үсгээс ихсэн учраас одоо манай Монгол улсын баг тамирчид орж ирэхэд бол тун одоо баг хугацаа үлдсэн. За ямар ч одоо Малдив байдгийг бол манай үзэгчд мэдж байгаа хаа. Малдив, Монако өдрөө. Гэхдээ Монако нь бол мэдээж Европын улс байдаг. За Малдив улсын баг тамирчид орж ирлээ. 300 мянган хүн амтай. Нийслэл нь Малай гэж хотдог. Маш олон арлаас бүрдсэн за мөн энэтхэгийн далаад оршдог. Далайн улсаа. За ингээд Малдив улсын талбай орж ирж байна. За мөн Далайн шашинтай учраас одоо сар ногоон өнгөөр ямар ч сан одоо талбайд босгоцсон байна. За ингээд манай улсын баг тамирт орж ирлээ. Монгол улс. За үзэж та бүхэн олон улсын олимпийн орооны за одоо пресс аташиг хөрөлддөг отхон цагааныг ардаа. За ингээд Монголын баг тамирт үндсэн өнгө болох цагаан хөвгөнгийн өмсгөлтэй. За сая кикбоксинг автан бүрэн маань харагдлаа. За ингээд Монголын багийн талбайг аэробик гимнастикийн тамирчин инх сайхны мөнх хөргөл одоо залж энэхүү Макаогийн төв цэнгэл түрээнд орж иж байгаа юм байна. За дараагийн улс болох Мянмар улс. За дөнгөж саяхан бол Бирэм гэдэг нэртэй байсан. За мөн нийслэн Рангун гэдэг хот байж байгаад одоо сүүлдээ бас Янгон гэдэг нэртэй хот болсон Бирэм улсын баг тамирчид орж ирлээ. За мөн спортын бас төдийлөн өндөр хөгжөөгөө улсад нэг нийслэнод Янгон, за мөн Мандалай гэж бас дэлхийн үзэж та бүхний мэддэг бас томоохон хотуудын нэг байдаг. За ингээд одоо манай үзэгчдийн хамгийн сайн танд Балбын баг тамирчид буюу Непал улсын баг тамирчид талбайд орж ирлээ. За ингээд Непалийн одоо ерөнхийлөгчийг ямарсан харуулж байгаа шиг байна. За Непал улсын нийслэл нь бол Катманду гэж байдаг. Дэлхийн хамгийн өндөр оргил болох Жомолонгбай буюу Эверест 8848 м өндөртэй оргил маань энэхүү Непал улстай тийм аа. За ингээд дараагийн улс болох Арабын хойгийн Оман улсын баг тамирчид талбайд орж ирж байна. За Оманы хувьд бол мөн байгалийн нефтээр бол дэлхийд баялаг дэлхийн бас баян улсуудын нэгэ. За дараагийн улс болох Пакистан улс дэлхийн цөмийн зэвсэгтэй цөөхөн орнуудын нэг. За мөн Далайн шашинтай нийслэл нь Исламабад гэж хот байдаг. За мөн Лахор, Карачи зэрэг дэлхийд одоо саяас дээш хүн амтай хотууд байдаг. За энэтхийг болон Афганистан, Иран улсуудтай хил залгадаг. Одоогийн байдлаар бол энтэг улстай Кашмирийн асуудлаар баг зэргийн маргаантай улс бол Пакистан улсаа. За ингээд дараагийн улс Палестин орж ирж байна. За Палестины үгэх юм бол одоо газар нутагтай гэх чицүү, газар нутаггүй гэх чицүү их сонин улсаа. Яшир Арафатыг сайхныг бол одоо ерөнхийдөө эрчимтэй байр суурьтай оролцож байгаа. За үзэж та бүхэн мэдж байгаа 2006 оны Дохад болсон Азийн наадмын тэмцээнийг бол Катарын Дохад зохион байгуулсан. Нийслэл нь мэдээж Доха одоо за мөн нефт байгалийн үеэр дэлхийд алдартай Катарчууд орж ирлээ. Нийт 800 мянган хүн амтай. За ихэнх нь бол цагаач гэж нэрдэгдэг. За ингээд Сауди Арабын баг тамирчид орж ирж байна. За Сауди Араби гэх юм бол одоо дэлхийн бас л маш олон спортоор хүчтэй өрсөлддөг улсуудын нэг бол Сауди Араби. Ялангуяа хөд өмгийн спортод үнэхээр үндэснийхээ спорт. Дээрээс нь одоо Сауди Арабын хаан хэмжээгүй эрэгт хаан Мохаммед бин Фахд бин Абдул Азиз гэж хаан байдаг. Энэ хаан бол одоо хөд өмгийн өрийг хорхоотож хөд өмгийн одоо
тэмцээнийг зохион байгуулж улмаар энэгүй фактын нэрмж тэмцээнд энэ одоо улсын хөл өмгийн холбооны нэгэн томоохон тэмцээн болж өргөжинд хэлсэн байгаа. За ингээд ямар ч одоо хааны нэр юм би бол багтаа хичээлжсэн Мохаммед бин Пах бин Абдул Азиз гэж маш урт нэртэй ам байдаг. За ингээд дараагийн улс орж ирж байна. Сингапур. За мөн жижиг ардаас бүрдэх 3 сая хүнтэй Арслан хот гэж нэрлэгддэг. Манай үзэгчдод мэдж байгаа. Шри-Ланкийг Арслан төв гэж нэрлэдэг. Индонезиг Арслан хот гэж нэрлэдэг. За хойгоор олондож мадаж урстай нэрлэдэг. За ингээд Арслан хотын нөгөөх нь болох Арслан төв маань Шри-Ланкаас орж ирж байна. Нийслэн Коломбод дэлхийн цайны зах зээлийн одоо 60% дангаараа хангадаг улс бол Шри-Ланкус. Гэхдээ саяхан бас цунами болоод 2 жилийн өмнө цунами болоодоос нь цайны талбайг нас юучгүй сүрүүлсэн байгаа. За ингээд дараагийн улс бол Сир улсын баг тамирч талбайд орж ирж байна. За Сир улсын хувьд гэх юм бол одоо дэлхийн газрын зураг дээр бол шар өнгөөр төрөлтгсөн байдаг. Нийслэн Дамаск гэдэг нэртэй хот байдаг. За спортын бас төрлүүдээс гэх юм бол одоо төдийлөн өндөр нэг спортын төдийлөн өндөр хөгцөө спортын төрөл байхгүй. За ингээд бүгд найрамдах хятад улсын одоо тусгаар тогтносон гэгчицүү бас тогтноогүй гэгчицүү Тайваны баг тамирчид орж ирж байна. Хятадын Тайван гэж одоо нэрлэгдэг. Чанкашигийн Тайван гэж мөн нэрлэгдэг. Нийслэн Тайван. За мөн Тайваны бас нэг хот юм а би бас нэрийн сэн санахгүй. Энэ хот болохоор 365 хоногийн 360 хоног нь бороо ордог тийм нэг сонин хот бол Тайван хотод Тайван улсад байдаг. За ингээд дараагийн улс болох Тажикстан улсын баг тамирчид орж ирлээ. За Орсын холбооны улсаас тусгаар тогтносон одоо 15 станы нэг, дэлхийд байдаг 7 станы нэгэ. Орсын 5 станууд болох Тажикстан, Туркменстан, Кыргызстан, Казахстан, Узбекистанд нэмэгдээд Афганистан, Пакистан гэсэн одоо 7 стан байдаг. За ингээд дараагийн улс болох Таиланд улсын баг тамирчид толгойд орж ирлээ. За Таиланд улсын хувьд гэх юм бол одоо дэлхийд бол спортын хүчтэй өрсөлдөгч гүрнүүдийн тоонд бол зүүсээр ордог. За маш хурдтай өгж байгаа. За би нэг баримтгүй нэмийдээ сонсч байсан. Тэр юу вэ гэхээр Таиланд улсад одоо эдийн засгийн гол өчрөн гэмт хэрэгээс 60% бүрдүүлдэг гэсэн, мөнгөө бүрдүүлдэг гэсэн тийм бол мэдээлэл бол явагдаж байсан. За харт амхийг хүлээн зөвшөөрсөн нийслэн Бангкок гэж одоо гэдэг манай үзэлд бол мэдж байгаа хаа. Малайз, Мянмар, за мөн Камбож, Лаос, Вьетнам улсуудтай хил залгадаг. Таиланд улсын баг тамирчид орж ирлээ. За дараагийн улс одоо ямар улс орж ирэх нөө бүгдээр хамтаа сонирхъя. Йемен улсын хувьд бол одоо саяхан бүгд найрамдах хэмээн социалист дэмэн гэж бодож байгаад саяхан нэгдээд Аден Санаа гэсэн хоёр тусдаа нийслэлтэй байсан бол одоо нэгдээд Санаа гэдэг нэг нийслэлтэй болсон. Бабл Мандабын хоолой гэж алдартай хоолой одоо энэхүү Йемен улс дээр байт юм аа. За ингээд хамгийн сүүлийн улс ямар ч орж байгааг нь харж байгаа наа. Хятадын чөлөөт улс Макаогийн баг тамирчид ногоон хөнгийн далбаан дээр шар өнгийн цэцгийг үлдээж 5 гушиг үлдгэсэн Макаогийн баг тамирчид талбайн эзэн баг тэмцээний зохион бодолчорон Макао улсын баг тамирч 45 дахь усаар ямарчсан орж ирж байгаа юм байна. За ингээ Макао улсын Макао мужийн одоо эзэн ямарчсан харагдлаа. За ингээд спортын хувьд гэх юм бол одоо мужаар нэрлэгдээд явцдаг. За зарим тохиолдолд андуурадаас тийм улс гэд нэрч тийм тохиол байдаг. Зарим дэлхийд бол нүүбд бол үнэхээр бүртгэдэггүй. Сая мужийн одоо Макао мужийн захирагч амбан захирагч маань сая харагдаад өнгөрлөө. Дагаад ямарчсан үзтээ бүгэн сонсож байгаа үзтийн одоо алгадагчдод мэдээж нэмэгдэж байгаа. Баг тамирчдад бол Макаочд одоо төдийлөн хүчтэй өрсөлдөгчд биш боловч ганцаарчсан төрлийн спорт бол одоо зарим улсуудыг тийм санардаг медалийн доогоор бол төдийлөн бас дээгүүр орж чадахгүй байхаа. Гэхдээ ямар ч одоо энэхүү тэмцээний зохион байгуулагч гэдэг усаараа бүх төрөлд бол ямар ч сан оролцож байгаа байхаа. За ингээд ямар ч одоо ингээд тэмцээний зохион байгуулагч Макаос тэмцээнд оролцож байгаа 44 улсын баг тамирчид орж ирж дуслаа. За энэхүү тамирчид спортын 17 тэмцээн за энэ 17 төрлийг нэрлэе. Мутай бокс, бильярд, усан спорт, шатрын спорт, боулинг, аэробик гимнастик, кабади, электрон спорт, богино зайны усан цэлтийн тэмцээн, экстрим спорт, арслан мужик, сипак такрау, бүжгийн спорт, дугуйн урдаан, заалны хөнгөн атлетик, заалны хоккей, футзалгийн спортын төрлөөр явагдаж байгаа. За мөн 3 спортын төрөл бол үзүүлэх спортын төрөлд орцож байгаа. Энэ бол 3 эсрэг 3 буюу сагсан бөмбөгийн стритбол, кикбокс, кураш гэсэн спортын 3 төрөл явагдана. За электрон спорт хятад